Тавгдын энэ өдрийн оруулан айлтгая. За улсын хурлдах Арс намын бүлгээс өнөөдрийн хэвлэлийн богрлыг хийхээр зарлж тавгдыг өргөсөн. Тэгээд тавгдыг цаг зав гаргаж ирсэнд баярлалаа. За өнөөдрийн хэвлэлийн богрлыг улсын хурлдах Арс намын бүлгийн дарга Эрдэнэ бий. За мөн улсын хурлдах Арс намын бүлгийн дэд дарга Хүрөөдөр Жишүүн битээр хийхээр ирсэн байгаа. Ингээд өнөөдөр одоо сая өнгөрсөн хамгийн сүүлийн улсын хурлын чуулганаар улсын хурлдах Арс намын бүлэг одоо аль бисны завсарлага авсан байгаа. За уг завсарлагын гол одоо үндэслэл болсон асуудлаар одоо мэдээлэл гаргаж сая улсын хурлын дарга улсын хурлдах олонхын бүлэгт бол энэ мэдээлэл шаардлагыг хүргүүлсэн. За энийг одоо та бүхэнд танилцуулъя. За улсын хурлдах Арс намын бүлгийн мэдээлэл 2016 оны 8 сарын 3-ны өдөр Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 1-2 дахь хэсэгт зааснаар Арсын ёс шударгаас эрхчлөлөөдөгч байдал үндэсний нэгдлийг хангах хууль дэдлэхэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан. Гэвч 2016 оны 7-р сарын 30-ны өдрийн Бямгарын шөнийн 02 цагт төрийн албан зөвлөлийн орон тооны гишүүдийн бүрэн эрх хугацаа дуусгар болсон гэсэн хууль бус үндэслэгүй асуудлыг улсын хурлын чуулганаар хилцэхээр төлөвлөж төрийн албан зөвлөлийн орон тооны гишүүдийн чөлөөлөх орлогыг Монгол Ардын намын зүгээс хийлээ. Энэ хууль бус асуудлаар улсын хурлдах Арс намын бүлэг завсарлага аваад байгаа билээ. Төрийн албаны тухай хуулийн 34-р зүйлийн 34-ийн 5 дахь хэсэг заасны дагуу улсын хурлаас төрийн албаны зөвлөлийн нэр бүхий орон тооны гишүүдийг 6 жилийн хугацаагаар 2012 оны 22 сарын 20-ны өдрийн 66, 2013 оны 1-р сарын 18-ны өдрийн 11-р тогтоолуудаар гаргаж томилсон бөгөөд дээрх нэр бүхий гишүүдийн мөрөхийн хугацаа нь 2018 оны 12 сарын 20-ны өдөр 2019 оны 1-р сарын 13-ны өдрөөр дуусгаруулах учиртай юм а. Гэтэл төрийн албаны тухай хуулийн 4.2-5-д төрийн алба мэргэжсэн доктортой байх, 4.2-6-д төрийн албан агчаас бүрэн эрхийг гүйцэтгэх нөхцөл баталгааг төр хангах зарчим болон мөн хуулийн 34.11-д зөвлөлийн орон тооны гишүүн гэмт хэрэг үйлснэх шүүх тогтоосон эсвэл хууль ностой зөрчсөн бол түүнийг уг албан тушаалаас нэрвүүлэн талах тухай асуудлыг зөвлөлийн саналыг үндэслэн улсын хурл шийдвэрлэн 34.14-т зөвлөлийн орон тооны гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгаруулсан биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэх үзэг бусад шалтгаанаар албан тушаалаар чөлөөлөгдсөн бол цалин хөлсөө бууруулахгүй мэргэжлийн дагуу өөр ажил эхлэх хүртэл 6 сарын хугацаанд дур дүн авчирсан цалинтай тэнцэх хэмжээний тэтгэл болохоор заасан нь эдгээрээс бусад үндслээр төрийн албан агчийг хугацаанаас өмнө нэрвүүлэн татах чөлөөлөх асуудал байж болох уу тогтоож өгсөн хуулийн хэмжээг юм а. Тиймээс төрийн албаны тухай болон хөдөлмөрийн тухай хуулийн холбоотой залтуудыг бүдүүлгээр зөрчиж төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг ээлж амралтай байгаа үед нь халд солих гэсэн нийт төрийн албан агчдын хуулиас нэрхийг үл хөндөгсөн ирээд зэргүүлэлт гэж үзэж байна. Улсын хурлдах Арс намын бүлэг төрийн албыг мөнгөөр үнэлэх, улс төржүүлэх, албан агчдыг авилгын сүлжээнд татан оруулах, тэдний ажлын байрны баталгааг алдагдуулах, аливаа үйлдэлтэй тууштай тэмцэж төрийн албан агчдынхаа хууль ёсны эрхийг хамгаалж тэдгээрийг доктор суурьшилтай байх талаар хатуу байрсуутай ажиллах болно гэдгийг аль биесээр мэдэгдэж төрийн албаны зөвлөлийн удирдлагын асуудал болон нийт төрийн албан агчдын эргэцсэн байдал баталгааг дордуулахгүй байхыг анхааруулж хууль дэдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангаж асуудыг хүч төрөм шийдэхгүй байхыг улсын хурлдах Монгол Ардын намын бүлэг болон улсын хурлын даргад хатуу анхааруулж уг үйлдэлд асан зогсоохыг шаардж байна гэсэн ийм мэдээллийг гаргасан. За уг мэдээллийг улсын хурлын дарга Хенколд улсын хурлдах одоо Монгол Ардын намын одоо бүлэгт хүргүүлсэн байгаа. Тэгээ өнөөдөр ер нь бол энэ улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн зүгээс ер нь Монгол Ардын намын өнөөдрийн засгийн газрын зүгээс явуулж байгаа хууль бус үйл ажиллагаанууд бол одоо эхнээсээ хууль зөрчсөн, ирээцээрээ алдсан ийм байдалтай эхэлж байгаа. Өнөөдөр хэд хэдэн аймаг сумдууд дээр явагдаж байгаа хүч төрсөн, ирээцээргүй одоо хууль зөрчсөн үйлдэлүүд бол одоо түрүүчээсээ гарч эхэлж байна. Сүхбаатар аймгийн одоо застрын асуудлыг одоо хууль бус хүч төр шийдсэн. За замун үдийн застрын одоо өрөөнд цагдаагийн хүч ашиглаж одоо дайрч орсон, сэв савыг нэвдэж хэмхэлсэн гээд орон нутгийн сонгуул болоогүй байхад замун үдийн застрыг одоо ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн. Тэгээд одоо эрх мэдэл албан тушаал одоо тамга тэмдгийн хүч төрөн одоо авсан зэрэг асуудлууд бол гарч эхэлж байгаа. Энэ бол цаашдаа олон газар одоо ийм үйлдэлүүд гарах шинжтэй байгааг бол
анхааруулж байгаа үйлдэлүүд. За өнөөдөр ардчилсан намаас онцгой комисс байгуулж энэ одоо төрийн хууль бус үйл ажиллагаануудыг бол одоо бүгдийг баримтжуулж материалжуулж авч байгаа. Энэ одоо талаар удахгүй онцгой комиссийн мэдээллийг бол хийн. Ингээд өнөөдрийн одоо энэ явагдаж байгаа энэ асуудлууд дээр бас бид ардчилсан намын бүлэг бол цаашдаа дуугаас авахгүй бид энэ бүх асуудлыг бол анхааралтай авч хууль бус үйлдэлүүдэд асан зохицохын төлөө эсрэг бол одоо бүх одоо хүч чадлаа ажиллах болно гэдээ бас энд хэлье. За ингээд мөн одоо энэ талаар дэлгэрэнгүй товч мэдээллийг бол өрөөдөрж дарах та бүхэнд бас танилцуулнаа. За тэгэхээр төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх асуудал дээр бол нэлээд хууль зөрчил үйлдэлүүдийг гаргаж байна. Нэгдүгээрт төрийн албаны зөвлөлийн гишүүн өөрөө өргөдлөх гэсэн мөн түншлэн гэмт хэрэгт холбогдсон зэрэг хэд хэдэн үндслээр хууль заасан үндслээр чөлөөлөгдөх тийм одоо ёстой. Гэтэл өнөөдөр төрийн албаны зөвлөлийн 2 гишүүнийг амралттай байх хугацаанд дээрээс нь өргөдлийн албан ёсоор аваагүй энэ одоо чөлөөлөх одоо мөн түншлэн шинээр одоо тэр хүмүүсийн оронд нөхөн нэр дэвшүүлэх үйл явц явагдаж байна. Тэгэхээр энэ бол төрийн албаны тухай хууль болон бусад одоо хуулиудыг ностой зөрчиж байна. Тэр энэ хүмүүс буцаад өргөдөл гарлаа гэхэд шүүхтэр мөн түншлэн одоо үндсэн хуулийн цэцтэр энэ одоо томилгоонууд бол асуудал үүсэх нь ойлгомжтой. Тэгэхээр энэ логикийн хувьд бол нэг ингэж ойлгож болно л да. Энэ өөрөөр хэлбэл Монгол банкны ерөнхийлөгч зол жаргал 6 жилийн хугацаагаар томилогдсон. Гэтэл 4 жилийн хугацаатаар ажиллаад сая одоо огцруулсан. Гэтэл тэрний оронд баяр цайхныг томилохдоо үлдсэн хугацаагаар нь буюу одоо 2 жилээр хугацаагаар томилохоор одоо оруулж ирж байгаатай адилхан агаар нэг тийм зүйл гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2 жилийн дараа та зол жаргалын үндсэн бүрэн эрхийн хугацаанд 2 жилд нь ажилласан. Тийм учраас 2 жилийн дараа огцруулна гэдээ оруулаад ирж байгаатай агаар нэг логикийн хувьд. Тэгэхээр ийм буруу жишгийг төрийн албанд тогтоож байгаараа энэ бол маш тийм том асуудал үүсгэж байгаа. Тэгэхээр бид нар энэ төрийн албаны хуулийг ягшлан мөрдүүлэх мөн түншлэн бусад хуулиудыг мөрдүүлэх талаар бол манай ажлын ардчилсан намын бүлэг бол байнга хариуцлагатай ажиллах болно гэдгийг хэлье. Баярлалаа. Төрийн албаны тухай хуулийн 34-ийн 12-ыг барьж томилгоо өрөө хийсэн бол энэ бол одоо өнөөдрийн гарч байгаа шийдвэр бол хуульд нийцсэн. 34-ийн 5-аар түрүүчийн одоо парламент их хурлд энэ одоо томилгоо хийсэн. Энэ бол 34-ийн 5 заахтаа 6 жилээр томилохоор заасан байгаа. Тэгэхээр нэгэнт одоо бүргийн хугацаанд 6 жилээр тогтоосон түрүүчийн их хурлын тогтоол шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Ийм цаг үед өнөөдөр энэ дараагийн хүнийг оруулж ирж байгаа нь өөрөө бол хууль зөрчсөн юм үйлдэл болж байгаа маа. За ингээд энэ талаар та бүхэнд мэдээлэл хийлээ. Одоо 11 цагаас чуулганы нэгдсэн хуралдаантай. Энэ дээр одоо энэ бүлгийн бид мэдээлэлээ танилцуулна. За одоо энэ төрийн албаны зөвлөлийн гишүүдийг томилох чөлөөлөх асуудлыг хилцээд ингээд чуулганыг хаах ийм одоо төлөвлөгөөтэй байгаа юм байна лээ. Тэгэхээр энэ дээр бас манай сэтгүүлчид бас одоо асуудал яаж явахыг одоо ажиглана үз. За бид бол мэдээлэлээ хийн, асуудлыг тавина. За хууль бус энэ үйл ажиллагаа дасан зогсоохыг бол шаарднаа. За ингээд бидний их товч мэдээлэл энэ байна. Ингээд та бүхнийг асуух асуулт тавил хариулъя.